Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ математикийн 1000 бодлого гарсан байгаа тийм ээ. Тэрний 3 математик 301-ээс 399-ийн 3 дугаар бүлгийн бодлогыг эхний 14-ийг бодож үзүүлээ. За 1-р бодлого нь модуль дотор 2-ыг үрчин 5x зэрэгээс хасах нь 3 тэнцүү 7 гэсэн тэгшин шийдийг олоорой гэсэн байна. За модультай бодлогыг бодоход ерөнхий арга байдаг бол ер нь бол нэмэх хасгаар нь задалдаг. Гэхдээ арай хэлбэрхэн аргаар нь модуль доторхоо модулаас гадна талд ямар нэгэн хувьсгч буюу x, y мэддэхгүй тоо ороогүй ах юм бол шууд модуль доторх илэрхийлэл маань нэг бол нэмэх долоотой, нэг бол хасах долоотой тэнцүүгээд хоёр хуваагаа бодчихдог. Тийм ээ. Тэгэхээр нэг бол нэмэх долоотой, нэг бол хасах долоотой тэнцүү байх нэ. Энэ хоёрын аль нэгээр яах нь харь шийд хоёулаа манай шийд болно гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл модулаас нэмэх 7 гарч болно, эсвэл хасах 7 гарч болно. Тийм учраас модуль доторх хэлбэр нэг бол 7, нэг бол хасах 7 гэж хоёр салбар гэсэн үг тийм. За эндээс эхний тохиолдол маань хасах 3 маань хоошоо гарахаараа яах нь нэмэх 3 болно. За тэгэхээр 7 дээр 3-ыг нэмэхээр 5 болно. За тэгээ эндээс 2 маань үржиж байгаа учраас хоошоо 10-га 2-т байгаа 5 болно. Тэгэхээр 5-ын ямар зэрэг тавтаа тэнцүү гэсэн асуудал гарна тийм ээ. Эндээс бол 5-ын 1 зэрэг нь 5 буюу x тэнцүү 1 байх нэ. За нөгөө тохиолдол маань хасах 3 маань хоошоо гарахаар нэмэх 3 болно. Тэгэхээр 2-ын x-ийг үржих 5-ын x зэрэг нь хасах 4 буюу эндээс 5-ын x зэрэг нь хасах 2-тай тэнцүү. Тэгэхээр 5 буюу нэмэх дом ямар ч зэрэг нь хасах гарах боломжгүй учраас энэ тохиолдол шийдэггүй. Тэгэхээр манайх ганц хариу маань яг x тэнцүү 1 гэсэн хариу маань манай хариу байх нэ. За 2-р бодлогыг харъя. Модуль дотор 2x-с 1 хасах нь модуль дотор x-с 3 тэнцүү 2 гэсэн шийдийг олоорой гэж. За энэ тохиолдлын бодлогыг бодоход хоёр янзын арга байдаг. Нэг бол модуль доторхоо тэгтээ тэнцүүлээд мууж болгож салгаад бодж болно. Эсвэл нэг талд нь ялгаад нэмэх гэдгийг мэдэж байвал квадратс идэвхжүүлж болдог. За гэтэл энэ маань бол би эхний аргыг сонгоё. За модуль доторх буюу эхний модуль маань 2x-с хасах нь нэгээ тэгтээ тэнцүүлнэ. За эсвэл 2-р модуль болох x-с 3 тэгтээ тэнцүүлье. За эндээс 2x-с 1 тэгтээ тэнцвэхээр x тэнцүү 2-1, 2-р модулс x тэнцүү 3 гэж гарах нь тийм ээ. За ингээд тоон шулуун дээр цөмөрөө 2-1, 3, 2 авах нь байрлуулъя. За тэгэхээр хэдэн мөч салах нь ингээд 1-р мөч, 2-р мөч, 3-р мөч гэсэн 3 мөчөс салах нэ. За мөч болгон дээрээ цөмөрөө тэмдэг тогтооё 2 модулийнхаа. За жишээлбэл энэ 2-1-ээс доошоо цөмөрөө тэг гэдэг тоо аваад эхний модуль дотор тавил 2-ыг тэгээр үчид 1-ийг хасах тэмдэгтэй. 2 дахь модуль нь тэгээс 3-ыг хасах тэмдэгтэй тоо гарч. Тэгэхээр 2 модуль маань 1-р үчид хоёулаа хасахаар яах нь задрах нэ. За тэгвэл 2-1-ээс 3-ын хооронд дуртай тоогоо авъя цөмөрөө 1-ийг авъя тий. За 1-ийг 2-ын үчидээ 1-ийг хасахаар нэмэх. Харин 1-ээс 3-ыг хасахаар хасах 2 буюу эхний модуль нэмэхээр 2 дахь модуль маань хасахаар задрах нэ. За 3-аас дээшээ цөмөрөө 5-ыг авъя л та. 2, 5-ын 10, 1-ийг хасахаар 9 нэмэх тэмдэгтэй нэ. Дараа нь 5-аас 3-ыг хасахаар 2 буюу нэмэх. Хоёулаа нэмэх тэмдэгтэй байна. За ингээ эхний мөчтэй бодлогоо цөмөрөө бодъё. Эхний мөчтэй бодлогоо бодохдоо 2 модулаа хоёулыг нь хасах тэмдэг болох юм. Тэгэхээр эхний модулын маань урд тэмдэг байхгүй нь нэмэх гэсэн үг шүү. Тийм учраас хасах хаалтаа нийлээ 2x дээр хасах 1 хаалтаа. 2 дахь модулын маань урд бол хасах тэмдэг байсан. Тэгэхээр хасахын юу болох вэ? Нэмэх болчихно. Тэгэхээр x дээр нэмэх x-с 3 тэнцүү 2 боллоо. За хаалтаа задлая. Тэгэхээр 2 хасах 2x дээр нэмэх нь 1, нэмэх нь x хасах нь 3 тэнцүү 2. Эндээс хасах x дээр 2x дээр 1x-ийг нэмэхээр хасах x 1-ээс 3-ыг хасах 2 тэнцүү 2. Хасах 2 маань тэнцүүгийн хойдолд гарахаар яах нь нэмэх болоод тийм ээ. За багш энэ далдсан багш шүү тийм ээ. Энэ хасах 2 маань хойш гарахаар нэмэх болохоор нэмэх 4 болно тий. Тэнгүүдээ хасах тэмдгээр үчиг хасах 4 болох нь. Алтайг байна тий. За хасах 4 гэдэг маань эхний мөч буюу 2-1-ээс бага мөчтэй. Тэгэхээр 2-1-ээс бага тоо бол хасах 4 мөн учраас манай шийд яах мөн. За 2-р мөч маань 2-1-ээс 3-ын хооронд байгаа. Эхний модуль нэмэхээр дараагийн модуль хасгаар. За тэгэхээр эхний модуль нэмэхээр учраас цөмөрөө модулын нэмэх хаалт задлаа. 2 дахь модуль маань хасах учраас хасахын нэмэх болчихжээ тий. За ингэх юм бол 2x-ээс хасах нь 1, x нэмэх нь x хасах нь 3 тэнцүү 2 буюу 2x дээр x нэмэхээр 3x. За харин хасах 1-ээс 3-ыг хасгаар чинь хасах 4 хоошоо гарахаар нэмэх тэмдэгтэй болоод
2 дээр 4-ийн нэмэхээр 6. Эндээс x тэнцүү 2. Тэгэхээр энэ маань 2-ны 1-ээс 3 мөчөд яах нь оршиж байна. Тийм учраас манай шийд яах нь мөн байх нэ. За 3 дугаар мөч маань цөмөрөө харъя. За 3 дугаар мөч маань хоёулаа нэмэх тэмдэгтэй буюу өөрийнхөө байгаа тэмдэгтэй болох нь. Тэгэхээр энэ эхний модуль маань нэмэх тэмдэгтээс нь хоёр дахь модуль маань хасах тэмдэгтэйх нь задлаа. За тэгэхээр 2x-ээс хасах нь 1, хасгаал задлаж байгаа учраас хасах x нэмэх нь 3 болно. Хасгасхын нэмэх 3 тий. За эндээс 2x-ээс x-ийг хасахаар x хасах 1 дээр 3-ын нөхөр 2 буюу хоошоо орохоор тэнцүү хоошоо орохоор 2-оос 2 хасаа тэг болчих. Тэгэхээр x тэнцүү тэг гэдэг маань энэ 3-аас их мөчөд оршиж гэнэ үхээр оршихгүй байгаа учраас манай хариу биш. Тэгэхээр манай 2 шийдтэй болох нь хасах 4, хасах нэмэх 2 гэсэн 2 шийдтэй байх нь. За 3 дугаар модультай тэгштэй бодоход параметртэй байна тий. Модуль дотор 2x-ээс хасах нь 1, хасах нь модуль дотор 2x дээр нэмэх нь 1 тэнцүү а гэсэнд 2 тэгштэл 2 шийдтэй байхаар а параметрийн утгыг болоороо гэсэн. За 2 дугаар бодлогын бодлтын дагуу цөмөрөө модуль доторх илэрхийлэл буюу 2-оос хасах нь x-ээ тэгтээч тэнцүүлээ, 2x дээр нэмэх нь 1-ээс тэгтээ тэнцүүлээ. Эндээс x тэнцүү 2, x тэнцүү хас 2-ны 1 гэсэн 2 тоо маань тоон шулуун дээр явах нь байрлуулъя. Хас 2, хас 2-ны 1 гээд. За энд маань бас л хэдэн мөч туваагдав. 3 мөч туваагдлаа. За мөч дуусруудаа тэмдэглээ тогтоо. Тэгээ хас 2-ны 1-ээс бага тоо цөмөр хасах 1-ийг аваад үзье л да. Тэгэхээр 2-оос хасах 1-ийг хасахаар нэмэх тэмдэгтэй. Харин 2-оос хасах 1-ээр үжил авах нэмэхээр хасах 1 буюу 2 дугаар модуль маань хасах тэмдэгтэй авах нь. За 2 дугаар мөч маань бол хас 2-ны 1-ээс 2-ын орон 0-ыг авахд бол тгийг авахд бол 2-оос тгийг хасаа нэмэх тэгдээ нэмэхээр 2 модуль маань хоёулаа нэмэхээр задрах нь. 3 дугаар мөчөд болохоор эхний модуль маань хасах 2 дугаар модуль маань нэмэх тэмдэгтэй гарна. Өөрөөр хэлбэл одоо 3-ыг аваад үзье л да. Тэгэхээр 2-оос 3-ыг хасгаар хасах 1. Тэгэхээр хасах байна тий. Дараа нь 3, 2-ын 6, 6 дээр нэмэхэд 7 болчих. За тэгвэл эхний мөчтэй эхний модулаар нэмэхээр 2 дахь модулаар хасгаад тавихаар эхний модуль бол угаасаа нэмэх тэмдэгтээс учраас 2 дээр нэмэх нь x болно. 2 дахь модуль маань нөгөө хасахын нэмэх болоод 2x дээр нэмэх нь 1 тэнцүү авлаа. За эндээс 2x-ээс x-ийг хасчаар чинь 1x, 2 дээр 1-ийг нэмэхээр 3, 3 маань хойш орохоор x маань а-гаас хасах нь 3 гэсэн тоо болох нь. За тэгэхээр өмнөх бодлогын дагуу бол бодохоор чинь цөмөрөө 1-р мөч маань 2-ны 1-ээс хас 2-ны 1-ээс бага мөч шүү дээ. За тэгэхээр энэ мөчөд оршихын тулд энэ гарсан x-ээс хасах нь а-гаас хасан 3 маань 2-ны 1-ээс бага байх хэрэгтэй. Тэгэхээр нэмэх 3 маань хас 3 маань хойш орохоор нэмэх 3 болоод 3-аас 2-ны 1 хасахаар хэд болчих чинь. А маань 2-ны 1-ээс 2 бүхэл 2-ны 1-ээс яах нь бага байх юм бол 1-р мөч шийдтэй байх нь тийм ээ. За 2 дугаар мөчөө харъя цөмөрөө. 2 дугаар мөч нь 2 модуль нь хоёулаа нэмэхээр задрна. Тэгтэл нөгөө 2 дахь модулийн уцах тэмдэг маань хасах учраас 2 модуль доторх хэлэх юм хоёулаа хасгаар задрах нь тийм. Хасгуулах нь. Тэгэхээр хасах x дээр хасах 2x-ийн хасах 3x 2-оос 1 хасах 1 гээ хоошоо 1 маань нэм хасах 1 боллоо. 2-т нь хасах 3 туваах нь байранд солигдчихэв тийм. 1-ээс хасах нь а хуваах нь 3 боллоо. За энэ маань бас л нэг 2 дугаар мөч буюу хосоо 2-ны 1-ээс 2-ын хооронд байх учраас манай 1-ээс хасах нь а хуваах нь 3 маань 2-оос бага 2-ны 1 хас 2-ны 1-ээс их үе тэнцүү. Яагаад хас 2-ны 1-ийн тэнцүүг нь авсан мөгөл эхний мөчөд 2-ны 1 маань ороогүй учраас 2 дугаар мөчтөд оруулж иж тоон шулуун маань битүү болно тийм. За ингээд энэ 3-аараа энэ а-аас хасна 1-ээс хасна а хуваах учраас 2 талын 3-аар үржүүлчих. За тэгвэл юу бол тарах юм? Хасах 2-ны 3-аас их үе тэнцүү 1-ээс хасна 6 болчих чинь тийм 2 3 6. За энэ нэмэх 1-ийг алгуулахын тулд 3 талаас нь зэрэг 1-ийг хасаад өгье. Тэгэхээр хасах 2-ны 5 болчихно тийм. За тэгээ хасах а байгаа. Тэгээ а-гаа олгож байгаа учраас цөмөрө хасах тэмдэг тэнцэтгэл бишийн 2 талыг үржиж. Үржихэд бол тэмдэг эсрэгээрээ эргэдэг. Тийм учраас а маань хасах 5-аас 2-ны 5-ын хооронд утгатай байх нь. Энд хооронд л шийд байх юм бол а маань 2 дугаар мөчөд шийддэг гэсэн үг байна. За 3 дугаар мөчөө нэгний модуль маань хасахаар 2 дахь модуль маань нэмэхэд байгаа. Тэгэхээр эхний модулийн уртлын тэмдэг маань нэмэх учраас урд нь хасах тавихаар хасах 2 хасгасхын нэмэх x а 2 дугаар модуль маань өөрөө хасах тэмдэгтэй байгаа учраас хасах 2x хасах 1 болчихно. Тэгэхээр эндээс хасах 2x-ээс хасах x-ээс 2x-ийг хасахаар хасах x энэ хасах 2-оос хасах 1-ийг хасах 1-ийг нэмэхэд хасах 3 хойш орохоор нэмэх 3 болоод эндээс x тэнцүү хасах 3 гэсэн
шийд гарлаа. Энэ маань муу адил яах нь 3 дугаар мөчийн хариу буюу хэдээс 2-оос их байх мөчийн хариу бол таах нь тий. 2-оос их мөчийн хариу болох. Тэгэхээр асах аагаас хасах нь 3 маань 2-оос их буюу тэнцүү. 2-ыг яагаад оруулсан бэ? Эхний мөчтөө 2 дугаар мөчтөө оруулаг учраас одоо энд яаж оруулж чинь тийм ээ. За эндээс аагаа олох юм бол хасгаа маань хоошоо гарахаар нэмэхээ болоод 2 маань уршаа гарахаар хасах болоод аа маань хасгаас бага тохиолдолд маань шийдтэй бол таарах нэ. За одоо ингээд мөч тус өрийнхаа шийдтэй байлгах ааг болчлоо тийм ээ. Тэгэхээр үүнийгээ тоончлуулд тэмдэглээд үзье. За биднэрт бол ингээд 2 энцийн тоо орж ин тий. Хасах 5 2-ны 2 бүл 2-ны 1 буюу 2.5 тий. За эхний мөч маань бол 2-ны 2 бүл 2-ны 1-ээс бага байвал шийдтэй гэсэн. За тэгэхээр энэ завсар шийдтэй энэ улаан засвар тий. Харин 2 дугаар модуль 2 дугаар мөч маань 2.5-аас хасах 5-ын хооронд л байх юм бол шийдтэй гэсэн. За тэгэхээр энэ хооронд энэ сумтай харах сумтай хэсэг байна. Тэгэхээр ер нь бол хасах 2-ны 2 бүл 2-ны 1-ээс хасах 5-ын хооронд байх юм бол 1-р мөч 2-р мөчч яах нь шийдтэй. Тэгэхээр 2 шийдтэй гарч ирж байна тий. Гэтэл 3-р мөч маань бол хасах 5-аас бага мөч гэсэн. Хасах 5-аас бага үе тэнцүү мөч гэсэн тий. За тэгэхээр одоо яана гэсэн үг юм. 2 хасах 5 хасгацгааргүйгээс 5-ын хооронд хас 5-ын хооронд байх юм бол 1 болон 3-р мөч шийдтэй. Харин хасах 5-аас 2 бүхэд 2-ны 1-ийн хооронд байх юм бол 1 болон 2-р мөч шийдтэй. Тэгэхээр бол ер нь бол x маань a маань бол хэдээс байна вэ? Энд алдсан байна тийм ээ. За a маань тэгэхээр a маань бол ямар байх нь вэ? A маань 2 бүхэл 2-ны 1-ээс бага байх юм бол яах нь шийдтэй. Ямар 2 шийдтэй байх нь. Ягаад гэвэл энэ 3 мөчийн маань А бол яг гуруула зэрэг давхцсан цэг яах нь алга байгаа гэдэг тийм ээ. Нэг маань болохоор юу бол таарч байна. Яг энэ гуруула давхцсан цэг байна уу гэж сэжгэлж байгаа цэг маань болох энэ хасах 5 дээр л байгаа юм л да тий. Хасах 5 маань бол хэрвээ хасах 5-таа тэнцүү авах юм бол 3 дугаар мөч шийдтэй. 2 дугаар мөчөөс бас нэг юм шийд гараад ирэх юм байна. Тэгэхээр хасах 5 орох нь зөв байсан байна. Цөмөрө буцаач. Хасах 5 орохгүй мөч байх юм тийм ээ. Хасах 5 орохгүй мөч байна. Яагаад хасах 5 орохгүй байсан бэ гэвэл манайх маань хэрвээ хасах 5-таа тэнцүү байх юм бол 3 дугаар мөч маань бол 3 дугаар мөч маань бол А-гаас хасах нь 3 гэсэн шийдтэй. 2 дугаар мөч маань энд яг 2 хасах 5 маань аль нэгэнд нь оруулсан би нэгэнд нь оруулахгүй болсон юм чинь. Энд хасах 5 бас байх юм бол бас энэ нэгээс хасах нь А-г байх нь 3 шийдтэй. Энд бас А-гаас хасах нь 3 гэсэн 3 шийд давхцчих байгаа. Тийм учраас хасах 5-ыг яах нь оруулаагүй байх нь. Тэгэхээр А хариулагдах нь хасах заргуул хасах 5 нэгдэл хасах 5-аас 2 бүхэл 2-ны 1-ийн хооронд яах нь шийдтэй байх нь. За 2 бүхэл 2-ны 1 маань бол яах нь бас орж болно. 2 шийдтэй байгаа юм чи энд орно гэсэн хариу бас болох юм байна тий. За 4-р бодлогын харъя. Модуль дотор x-с нь 3 нь 3x-с нь 4 гэдэг тэнцэл биш шийдийн олонлыг олоор гэсэн бодлого байна. За тэгэхээр модуль доторхоо тэгтээ тэнцүүлчихье. Тэгэхээр x тэнцүү 3 гэсэн байх нь. Тоон шулуун маань 3 гэдэг цэгээр яах нь 1-р мөч 2-р мөч 2 шийд мөч салах нь. За эхний мөчөд бол 0-ыг аваад үзвэл 0-оос 3-ыг хасаад хасах тэмдэгтэй. Дараагийн мөчөд 4-ыг авъя 4-өөс 3-ыг хасгаад нэмэх тэмдэгтэй байна. За 1-р мөч маань бол 3-аас бага уу эрс бага гэсэн завсрыг авъя цөмрөө. За тэгвэл хасах тэмдэгтэй задрах учраас энэ x-с нь 3 модулаас хасах тэмдэгтэй задрахаар 3-аас хасна x-гээ байран солигдчихно тий. Тэгээ x маань хоошоо орохоор яах нь 1 эмх болоод 4x болно. Нэмэх хасах 4 маань уршаа орохоор 7 болно. Ингээд x маань 4-7-оос яах нь бага гэсэн мөч хариу гарлаа. Гэхдээ энэ маань мөчтөө заавал орж ирэх шалгах. Манай мөч маань 3-аас бага гэдэг мөч байгаа шүү дээ. За энэ бага. Тэгэхээр гэтэл манай хариу маань болохоор яах нь 4-7-оос бас бага гэдэг их гэдэг мөч байна те ихэнд. Тэгэхээр энэ манай хариу маань бол яг энэ мөчтөө огтлж байгаа хэсэг буюу 4-7-оос их буюу тэнцүү 3-аас эрс бага гэсэн 1-р мөчийн хариу гарлаа. За 2-р мөчийн хариу маань болохоор
бодлогоо бодохдоо бол 3 ороогүй 1-р мөчөд ороогүй учраас 3-аас их үеэд тэнцүү гэсэн мөчөд бодъё. Нэмэх тэмдгээр. Тэгэхээр шууд модод чөлөөлөх чинь x-с нь 3 нь 3x-с нь 4. За тэгэхээр x маань хоошоо ороо 3x-с хасч чад чинь 2x 4 хасах 4 маань уршаа орохоор нэмэх болоод 4-өөс 3-ыг хасгаар 1 болно тий. Тэгээ хоёр талын хоёр доочууд x маань 2-1-ээс баг. Гэтэл мөч маань 3-аас их гэдэг мөч байгаа шүү дээ тий. Тэнгүүд манай хариу маань 2-1-ээс их. Тэгэхээр энэ хоёрын огтлцсны хэсэг маань бол x нь 3-аас их үе тэнцүү мөч байна. За тэгэхээр модулыгаа мөчөд салгаж бодсныхаа дараа хоёр мөчийнхаа тэм шийдийг нэгтгэдэг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? 4-ний 7-оос 3 хүртэл нэгдэл 3-аас нэмэх хязгааргүй хүртэл гээд явхаар 3 нэгэнд нь ороод нөгөөд нь орох учраас нийлээд юм өсөн шийд маань ерөнхий шийд маань x нь 4-ний 7-оос x 4-ний 7-оос их гэдэг үг хариу байна тий. За энэ ихийнхаа тэмдгээ багшин буруу хангалттай тавьсан байна тийм ээ. За 4-ний 7-оос ямар байна вэ? Их гэдэг мөч байна. За тэгэхээр 4-ний 7-оос их үед одоо өөрөөр хэлбэл 4-ний 7 орохоос нэмэх хязгааргүй гэсэн шийдэл байна тий. За 5 дахь бодлогын маань бодлогыг харъя. За модуль дотор 2-ын x-тэй нэмэх нь 2-аас хасах нь 3 нь модуль дотор 2x-с их үе тэмцүү бага үе тэмцүү гэсэн тэнцэл бишийг олно л ийм шийдтэй байх нь байгаад A, B, C, D-г олоорой гэсэн бодлого. За тэгэхээр энэ хоёр тал нь модултай модулын гадна талд ямар нэгэн тоо байхгүй, хувьсагч байхгүй. Тэгвэл хоёр модуль маань нэмэх тоо. Хоёр нэмэх тоо квадрат дэвшүүлж болно. Хэрвээ тэгж мэддэхгүй байгаа бол квадрат дэвшүүлж болохгүй шүү дээ, тийм. Нэг хасах гэж байгаа нэг нэмэх болгочих юм билүү, тийм. За хоёулаа нэмэх учраас квадрат дэвшүүллээ. Нөгөө 7 нэмээр дэвшүүлж байна. 2-ын x-тэй нэмэх нь 2-ын квадрат. Хасах нь 2-ыг үржих нь 2-ын x-тэй нэмэх нь 2 үржих нь 3, нэмэх нь 3-ын квадрат тий. Давхар зэргүүд бол хоорондоо үржих чинь тийм учраас 2-ын x зэргийн квадрат гэдэг маань 2-ын 2x зэрэг болчихно тий. За энд 3-ын квадрат маань бол 9 болно. Энэ маань тэнцэтгэл бишийн уршаа тэмдэг гарахаар хасах болгоно. Давхар зэргүүд энд үржигдсэн байна. Тэгэхээр 2x-тэй нэмэх нь 4 болоод за эндээс 2 3-ын 6 болцсон тий. За эндээс зэрэг янзлаа. Цөмөр ямар тохиолдолд зэргийн нэмдэг вэ гэхээр суурьудны ижилхэн үржиж явах зэргүүд нэмдэг. Өөрөөр хэлбэл 2-ын 2x зэргийг үржих нь 2-ын 4 зэрэг гэж ойлгох нь. За хасах нь 6-г үржих нь 2-ын x зэргийг үржих нь 2-ын 2 зэрэг тий. Нэмэх нь 9 2-ын 2x зэрэг боллоо. За 2-ын 4 зэрэг маань 16, 2-ын 2 зэрэг маань 4, 4 6 24 гэдэг энд болчихжээ тийм ээ. За эндээс юу гэж ойлгох вэ? 2-ын 2x зэрэг маань 16 ширхгээс 1 зэрхгийг хаснаа гэж ойлгох нь. Тэгэхээр энэ маань 2-ын 2x зэрэг маань 15 шигүүлдэх буюу 15-ыг чинь 2-ын 2x зэрэг хасах нь 24-ийг үржих нь 2-ын x зэрэг нэмэх нь 9 тэгээс бага тэнцүү боллоо. За энэ тэнцэл бишээ хоёр талын 3 туу ачи. За 3 таах юм бол 5-ыг үржих нь 2-ын 2x зэрэг нь хасах нь 8-ыг үржих нь 2-ын x зэрэг нь 3-аас нэмэх нь 3 нь тэгээс бага юу гэсэн тэнцэл биш бодлоо. Тэгэхээр А 2-ын x зэргийг А гэж орлуулчихвал 5 квадратаас 8 нэмэх нь 9 тэгээс багасан тэнцэтгэл биш бодох болчихлоо. За эндээс яг хөө тэнцэтгэл бишийнхаа тэмдгээр тэгтээ тэнцвүүлээд А1 2-ыг олоод үзье. X төгөлгөө огтлцгийг нь олж гэсэн үг шүү дээ график дээр. За эндээс тэгснэдээ бодоход 4 гарлаа. A1 2 маань бол яах нь 1 A2 маань болохоор яах нь 5-ны 3 болчихлоо. Тэгээд гэтэл А маань цаана 2-ын x зэрэгтэй тэнцүү буюу 1 нь 2-ын x зэрэг гэх юм. 2-ын ямар зэрэг 1 байдаг вэ гэвэл тэг зэрэг. Тэгэхээр x тэнцүү тэг. Дараачих нь 2-ын ямар зэрэг маань 5-ны 3 байх вэ гэвэл одоохондоо бид нар шууд олох боломжгүй учраас логарифмд шилжүүлэх юм. Тэгэхээр элдгчийн уруу функц нь логарифм гэдэг те. Тэгэхээр 2-ын ишээ логарифмд шилжүүлэхээр x тэнцүү логарифм 2 суурьтай 5-ны 3 болох нь. За тэгэхээр одоо эндээс юу гэж ойлгох вэ гэх юм бол манай x маань 0-оос тэгээс бага логарифм 2 суурьтай 5-ны 3-аас бага болно. Энэ яагаад шууд ингэ авчих вэ гэх юм бол x квадратын үнэ коэффициент нэмэх дээшээ харсан парабол байна гэдэг чинь нөгөө x тэнцвэрийг огтлж байгаа хоёр цэгийн хооронд л хасах тэмдэгтэй завсар байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр x нь логарифм 2 суурьтай 5-ны 3-аас бага x нь тэгээс бага болно. За эндээс логарифм маань нөгөө нэг манай хариун дээр маань натурал логарифм байгаа байхгүй. Тийм учраас логарифм 2 суурь хэрэггүй юм чинь өөр суурь гаргахын тулд логарифм натурал логарифм 5-ны
3-ыг хуваах нь натурал логарифм 2 гэвч энэ маань логарифмо 2 өөр e-с өртөө болгож гэсэн үг шүү дээ. Логарифмын арын илэрхийллийг хувааж ийн гэдэг чинь энэ хоёр логарифмыг хассан гэсэн үг. Логарифм 3 суурьтай 5-аас натурал логарифм 3-аас асах нь натурал логарифм 5 гэх юм. Тэгэхээр манай эндээс a маань 3, b маань 5, c маань 2, d маань тэг гэсэн утгыг агуулах нэ. За 6 дугаар бодлогыг харъя. За 6 дугаар бодлого маань болохоор эерэг тогтмол a тооны хувьд x дээр нэмэх нь a нь 2-ын үржих модуль дотор x-ээс асах нь a гэсэн тэнцэтгэл төвшийг өгдөжээ. Тэгвэл энэ тэнцэтгэл төвшийн олонлого нь ийм байна гэдгийг олоорой гэж. За a бодлого үзье. Шууд хоёрлын өмнөх бодлогынхаа дагуу квадрат зөвшөөрчээ. Тэгэх юм бол x квадрат 2ax нэмэх нь a квадрат. 4-ийг үржих нь за x-ээс асна a-гийн квадрат чинь x квадрат 2ax нэмэх нь a квадрат болно тий. За ингээд 4-өөр гишүүнчлэн үржээд бүгдийн тэнцэтгэл төвшийн тэмдгийн хойно гаргачих. Тэгэхээр x 4x квадратаас уртаас хасах x квадрат орчихвол 3x квадрат болно. Нэмэх 2ax маань хоошоор хасах 2ax мөн энэ хасах 8ax дээр нэмэхээр хасах 10ax болно. За нэмэх нь a квадрат асахаар чинь 3a квадрат. Энэ тэгээс бага болох нь. За эндээс бас муу адилхан өмнөх бодлогын дагуу нэг энийг o ихтэй огтлох цэгийг нь олъё цөмөрөө графикийн. За тэгэхээр цөмөрөө дискриминантаа ингээд бодонгууд дискриминант нь 64a квадрат гарлаа. Эндээс x1 2 маань болохоор a маань нэмэх эерэг тоо гэсэн учраас 64a квадратаас язгуур гаргахаар шууд 8a болчих болох нь тий. Модуль гарахгүй байх нь шүү дээ. Эндээс x1 маань 3a, x2 маань 3-1a болчих тий. 10a-гаас 8a-гаас гарч 2a 2a-г 6 дуурайхаар 2 дуурайхаар 3-1a болтаарч. За энэ маань юу гэж хэлээд байна вэ? Бид нар энэ 3a 3-1a гэдэг маань энэ o-ийн тэнхилгээ огтлох 2 цэг гэсэн үг байхгүй юу? Огтлох 2 цэг. Тэгээд тэрнээс тгээс багыг аваарай гэхээр o-ийн тэнхилгээс доошоо орсон энэ хасах хэсгийн утгыг аваарай гэсэн учраас x маань 3a-гаас 3-1a-гийн хооронд байх юм бол манай яах нь шийттэй байх нэ. Тгээс баг шийттэй байх нь. За тэгвэл одоо эндээс хариу маань a маань 1, b маань 3, c маань 3 болох нь. За гэтэл b бодолт нь болохоор a-гийн орд 3-ыг тавь гэсэн. Тэгэхээр энд 3-ыг тавьчихаар чинь 3-1-ийг 3-аар үржүүлээд 3-ыг 3-аар үржүүлээд 1-ээс 9-ийн хооронд тэнцвүүгийн тэмдэгтэй болж таах нь тийм. За энд тэмдэг алдсан байх шүү байна тийм ээ. Тэнцвүүгийн тэмдэг байхгүйсэн шүү дээ тийм ээ. Энд эрс их гэж байх хэрэгтэй тийм. Эрс их. За тэгэхээр энд эрс их байна. Тэгэхээр x маань хэдээс хэдийн хооронд бол таах нь 1-ээс 9-ийн хооронд байх нь. Тэгэхээр 1, 9, 2 маань тэнцүү биш учраас орохгүй байх нь тий. Тэгэхээр одоо 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэд хэдэн шид байх нь. 7 бүхэл шид байх нэ. 7 бүхэл шид. За тэгэхээр захиа цумраарай тий. Тэнцүүгийн тэмдэг байхгүйс учраас x маань 3a-гаас 3-1a-гийн хооронд орохгүй тий. Тэнцэхгүй. За тэгвэл одоо эндээс x маань 1-ээс 9-ийн хооронд байх нь шүү дээ. 1-ээс 9-ийн хооронд. Тэгэхээр 1-ээс 9-ийн хооронд чинь хэдэн бүхэл таа бол 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэсэн 6 бүхэл таа бол байгаа. Биш. 7 бүхэл таа байгаа тийм ээ. 1, 9, 2 маань өөрөө орохгүй юм байна шүү дээ. Тэнцвүүг нь аваарай гэж огт яах нь хэлээгүй тий. За 7 дугаар бодлогыг харъя. 7 дугаар бодлого маань энэ гишүүний олон зэрэг гишүүний зэргийг тодорхойлох гэсэн. За эндээс бол тгийн гэсэн коэффициенттэй зүйл нь бол бүгд твэг болчих бичигдэхгүй. 4x энэ 4 зэрэгтэй нэг 5x нэмэх нь 7. Тэгэхээр олон гишүүнийн зэрэг гэж юу гэдэг бол хамгийн их зэргийг хэлдэг. Тэгэхээр манай хариу маань болох нь 4 байх нь тий. Зэрэг нь 4. За 8 дугаар бодлого маань дараах айлгүй илэрхийлээс аль нь олон гишүүнт нь бэ гэж. За олон гишүүнт маань одоо энэ 7 дугаар бодлоноос ингээ харж байхад одоо өмнөх коэффициентүүд нь бутгаар буюу янз бүрэж болно. Харин зэрэг нь тий хувьсгчээ маань зэрэг нь натурал тоонууд байх хэрэгтэй бол таах нь тий. За гэтэл бол b энэ 8-ийн b хариу бол язгуур дээр x гэж энэ 21 зэрэг. Тэгэхээр чи нөгөө бүхэл биш бол таарад байна тийм ээ. За c маань болохоор бүр арцнал бүгд зөвлөсөн байна тий. Арцнал илэрхийл. Энд бол хасах 3 зэрэг гэдэг натурал тоо биш урдэрсэн байгаа байхгүй. Тэгэхээр айлгын илэрхийл олон гишүүнтүүд маань натурал зэрэгтэй 3, 1, 2 гэдэг ч юм тий. Тэгэхээр манай хариу маань бол яах нь? А хариу маань яах нь?
гишүүнтэй байх нэ. За 9-р одлогыг харъя. P от x олон гишүүнт нь Q от x олон гишүүнтэд харгалзсан 2x квадрат дээр нэмэх нь 3x нэмэх нь 1 ба x-гээс хасах нь x квадрат гэсэн 3 бол гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл P от x маань яах нь 2x квадрат нэмэх нь 3x хасах нь нэмэх нь 1 хасах нь Q от x олно гэсэн. Тэгэхээр Q от x чинь x квадратаас хасах нь 3x буюу энэ ерөнхий хасах нэмэгтэй анзаарах хэрэгтэй. За тэгэх юм бол ерөнхий хасах нэмэг маань нөлөөлөө хасах x хасахын нэмэх 3 болно. За тэгэхээр 2x квадратаас x квадратыг хасахаар x квадрат 3x тэгээд 1-ээс яах нь 1-3-ийн 4 болох. Тэгэхээр манай олон гишүүнтэй маань хариу бол 2x квадратын 3x нэмэх нь 4 байх нэ. За 10-р одлого маань x кубээс хасах нь 8 гэсэн олон гишүүн дараах байдлаар илэрхийлсэн бол аль нь үнэн бэ гэж. За тэгэхээр энэ нөгөө нэг тиг байх юм бол энэ байхгүй гэж ойлгосон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр x кубээс хасах нь 8 гэхээр 1-р одлого маань бол үнэн байна. За 2-дугаарх маань болохоор x кубээс хасах нь 8 гэдэг маань 2-ын куб гэсэн үг шүү. Тэгэхээр энэ маань 7 томьёогоор задлаад x-с нь 2 хаалтаа нийл x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь 4 байдаг. Нөгөө гүйцэд биш квадрат гэдэг тийм. Шууд 2-ыг x хэмжүүлээд. Тэгэхээр энэ маань бас яах нь 2-дугаарх нь үнэн байх нь. За 3-дугаархыг үнэн үгүй гэж цөмрөөр шалгая. За 3-дугаарх маань ингэж өгсөн байна тийм. Тэгэхээр энэ маань бол нөгөө дээдлийн энэ томьёотой адилхан x дээр нэмэх нь 1 x квадратаас хасах нь x нэмэх нь 1 маань бол x дээр нэмэх x-ийн куб дээр нэмэх нь 1-ийн куб буюу 1 гэсэн тоо болох. Тэрнээс 9-ийг хасах нь. Энэ хоёр хаалт маань кубуудын нийлэл нэрүүн томьёо шүү дээ тийм. Эндээс x-ийн кубээс хасах нь 8 буюу бас л үнэн гарч байна. Тэгэхээр энэ гурлаа яах нь үнэн байх нэ. За 11-р бодлого харъя. Олон гишүүнтэд хуваах үйлдэлээр за энэ адилтгал үнэн бол үлдэгдлийг олоорой гэж. За тэгвэл цөмөрөөр жишээ аваад үзье бүр бага ангийн жишээ тийм. 7-ог 3 хуваасан гэж үзье. 7-гийн тоог 3 хуваахад 2 оногдоод 1 үлдлэхээр яаж хийдэг вэ? Хуваагчийн ноог дураар нь үржүүлээд нэгийг үлдэгдлээ нэмждэг. Өөрөөр 6 2-оор 3 үржүүлээд нэгийг нөхөд 7 гарч байгаа биз. Тэгвэл одоо энэ гишүүнээр бол одоо харахад бол энэ хуваагч маань x дээр нэмэх нь 3 байх нь тий. Тэгэхэд ихэд оногдсон гэсэн үг. 2x квадратаас хасах нь 6x нэмэх нь 17 оногдоод 1 үлдсэн гэж байна. Тэгэхээр үлдэгдэл маань эндээс 1 байх нэ. За 12 дахь бодлогыг харъя. X-ийн 4 зэргийг x квадрат дээр нэмэх нь 2x хасах нь 1 хуваах гарах үлдэгдлийг олоорой гэж. За хуваагаад үзье. Багнаа бичлэгээр хуваая. X-ийн 4 зэргийг x квадратаас дээр нэмэх нь 2x хасах нь 1 хуваая. За эхлээд x квадратаа өгье цөмөр. Тэгэхээр x квадратыг x-ээр квадрат үүсгэх x-ийн 4 зэрэг 2x-ийг x квадрат 2x-ийн куб хасах нь x квадратыг нэгээр үүсгэх хасах x квадрат. За хаслаа. Тэгэхээр энэ x-ийн 4 зэрэгүүд маань хураагчих юм тийм. Тэгэхээр энд хасах нэмхийн хасах 2x куб хасахын нэмэх x квадрат боллоо. За тэгэхээр одоо цөмөрөө хасах 2-ыг өгөөд үзье. Хасах 2x-ийг өгье тийм. Тэгэхээр хасах 2x-ийг x квадратаар үржихээр хасах 2x куб дахиад хасах 2-ыг нэмэх 2x-ээр үржихээр хасах 4x квадрат хасахын нэгийг хасах 2-оор гэсэн нэмэх 2x дахиад мөн хасна. Тэгэхээр эхний хоёр маань усч чинь. Энд бол хасахын нэмэх 4x квадратээр x квадрат 5x квадрат хасах нэмхийн хасах 2x боллоо. За ингээд бас 5-ыг өгнө. Нэмэх 5-ыг өгнө. Тэгэхээр 5x квадрат нэмэх нь 10x нэмэх нь хасах нь 5 боллоо. Дахиад мөн адил хасъя. Тэгэхээр хасах 2x-ээс хасах нь 10. Хасах нь 10. Тэгэхээр чинь хасах 12x хасахын нэмэх 5 буюу үлдэгдэл маань хасах 12x дээр нэмэх нь 5 гэсэн үлдэгдэл өглөө. За 13 дугаар бодлого маань P от x минь x куб дээр нэмэх нь 12x квадрат хасах нь 12x нэмэх нь 3 олон гишүүнтэй x-ээс хасах нь 3-д хуваахад гарах ноог дөрөг олоорой гэсэн. За ноог дөрөг олоорой. Үлдэгдлээ олоорой гэж би зүүн харамтж шүү дээ. Тэгэхдээ ноог дөрөг гэж байгаа учраас сайн багнан бишгээр цөмөр хувааж үзэх үр зам тий. За x квадратыг өглөө. Тэгэхээр x квадратс нь 3x хаслаа. Хасахын нэмэх 3x квадрат тухайн дээдлийн 2x квадратаар нэмэгдээд 5x квадратаас хасах нь дээрээс 1 хасгаар онцгой бууж ирлээ. За тэгэхээр 5x-ийг өгье тий. 5x-ийг. Тэгэхээр юу болох вэ? 5x квадрат хасах нь 15x боллоо. Хаслаа. Тэгэхээр мэд хасгасхын нэмэх 15x болохоор чи хасах x дээрээс нэмэх 3 бууж ирлээ. Дахиад хасах нэгээр яах нь өглөө. Тэгэх юм бол хасах x нэр нэмэх нь 3 болоод хураагдаад үлдэгдэлгүй. Гэхдээ ноог дөрөг олоо гэсэн учраас нэмэх x квадрат дээр нэмэх нь 5x хасах нь 1 байна.
За 14 дугаар бодлого нь P od x олон гишүүнтэй x квадратын нэмэх нь 1-ээр хуваахад x 3x-ээс хасах нь 1 ноогдор нь 3x-ээс 1 үлдэгдэл нь x-ийн 3 бэ. Тэгвэл олон гишүүнтэйг холоороо гэсэн. Тэгэхээр өмнөх юугаа санаа л да цөмөрөө. Бас л 7-г 2 дуваахад 3 оногдоод 1 үлдсэн бол 3-ыг хүч нь 2 нэмэх 1-ийг өччих. Тэр шиг манай x квадрат дээр нэмэх нь 1-ээр хуваахад гэсэн учраас энэ хуваахаа 3x дээр нэмэх хасах нэг оногдсон учраас үржих нь нэмэх нь үлдэгдэл x дээр 3-ыг яах нь нэмлээ. За тэгвэл одоо цөмөр юу бол тарах нь. Энд нэмэх маань ингээд салаад явсан байна уучлаарай. Энд байх ёстой байх нь тийм ээ. За тэгэхээр юу байх нь. За одоо тэгэхээр энд нөгөө x квадрат дээр нэмэх 1-ийг 3x-ээс бас 1-ээр үржүүлэхээр 3x куб энийг үржихээр 3x за хасныг үржих хасах x квадрат хасах нь 1 үлдэгдэл x дээр нь 3 яах нь нэмж тийм ээ. За ингээд эмхтгчих юм бол 3x куб хасах x квадрат 3x-ний гэсэнхээр 4x нэмэх нь 2 гэсэн олон гишүүнд гарсан байх нэ. За ингээд дараагийн тохиолдолд та бүхэндээ өргөжлүүлэн бодлтыг хүргэнэ. Өнөөдрийнх нь нэмээд яах нь өндөрлөё.